Тэгвэл үзэгчдийн нийслэл хотын төв хэсэг хангар дэстүүтэй холбох гэж байна. Нэвтрүүлэгч Чичээ орлоо зочинтой харилцснаа. Өдрийн мэдрэг үзэгчтэй за энэ удаад бид хангар дэстүүдтэй нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт бүртгэлийн хилцээ ахлах мэрэгжилтэн Төвшин Баярыг урьж ярилцгаж байна. Өдрийн мэдрэг танд. Та бүхэнд өдрийн мэдрэг. Ер нь нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх бас энэ одоо арга хэмжээ явагдаад нэлийн тодорхой хугацаа өнгөрч байна л да. Тэгэхээр энэ тал дээр гарч байгаа ямар нэгэн зөрчлүүд байх юм уу? Асуудлууд нь ямар байна? Хүндрэл нь хэр байх юм? Иргэдийн ойлголт ямар байна? За нийслэлийн хэмжээнд болохоор нийслэлийн засаг даргаас 2019 онд А322, А688 гэсэн цаг хэмжээ өрөөнд болохоор газрын зөрчил барилгах арга хэмжээ. Тэр дунд орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо нэлээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэсэн байгаа. Жишээ нь одоо энэ жилийн одоо дүнг одоо нэгтгэж үзэхэд болохоор 6 нийслэлийн төвийн 6 дүүргийн хэмжээнд болохоор нийт 240 байршилд 311 байршил одоо зөвхөн объектыг одоо чөлөөлсөн одоо тоо зүйлттэй одоо байна л. Объектыг чөлөөлсөн гэхэлэр одоо зам талбай руу татагдаад орсон байгаа зөвшөөрөлгүй талбай юу одоо гашаа байдаг юм уу тий ямар нэгэн объектууд байна гэсэн үг байна. Тэгээ энэ жилийн тухайд болохоор ягуун хүний буюу одоо ягуун зорчигчийн зорчих одоо хэсэг рүү хэсэгт одоо саад болсон. Ямар нэгэн байдлаар ягуун зорчигч одоо зорчих боломжгүй ч юм уу одоо зорчход одоо хүндрэлтэй тийм байршлууд руу одоо түлхүү ажилласан гэсэн үг л дээ. Тэрний хүрээнд болохоор одоо дүүргүүдийн хэмжээнд одоо илүү одоо бидний нүдэнд ил харагддаг одоо бүртгэл одоо нэг аж ахуй нэгж байгууллагуудад одоо сунгаж барьсан хашаа нас ихсүүлээд одоо тийм зөрчлүүдийг л одоо дүүрэг болгон дээр л одоо хурж илрүүлж одоо ажилласан гэсэн. Ер нь энэ одоо ажлыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа бас зарим нэгэн хүндрэлүүд ямар хүндрэл ах юм? Мэдээж бол бид нийслэлийн засаг даргыг хэрэгжүүлэгч агентлагын маань болохоор мэдээж хуулийн хүрээнд илрүүлсэн зөрчил дээр иргэн аж ахуй нэгж байгууллагууд бол хугацаатай мэдээлэл хүргүүлээд мэдээлэл заасан хугацаанд бол газрыг зөрчлөх ажлыг бол албатан хийж байгаа. Ихэнх одоо их тохиолдолд бол иргэн аж ахуй нэгж байгууллагууд маань болохоор одоо иргэдийн нийтийн төлөө хийж байгаа ажилд болохоор энэ хотоос хэрэгжүүлж байгаа ажилд болохоор бас хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх, өөрсдийн бас зардал мөнгөөр татах гэдэг байдлаар бол аль болох одоо хамтарч ажиллаж байгаа. Мэдээж бол өөрсдийнхөө яг зөвшөөрлөөр кадастрын зургийн дагуу, эдэлбэр газрынхаа эргэлтийн цэгийн дагуу хашаага барьчихсан аж ахуй нэгжүүд бол бас ингээд зайлшгүй шаардлагаар бол уулзаад зөвшөлтсүүд одоо бас хашааг нь татуулах одоо тохиолдлууд бол бас гарч байгаа. Тийм тохиолдол яах вэ? Тийм тохиолдолд болохоор сайн дураараа л ерөнхийдөө бол нийтийнхээ ашигын төлөө одоо иргэдийн аюулгүй байдлын төлөө бол аж ахуй нэгж байгууллагууд маань болохоор сайн дураараа хүлээгээл одоо тийм эзэмшил газраасаа татаад хашаагаа татаж бариад одоо тогтжуулах ажлыг нь болохоор мэдээж зарим тохиолдолд аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн зардлаараа зарим тохиолдолд бол нийслэлийн одоо нийслэлийн засаг даргын ажлын албанаас одоо тогтчлын ажлыг хийх одоо зэрэг одоо уялдаа холбоотой аль болох одоо тэр уялдаа холбоог бол илүү сайжруулж ажиллаж байгаа. Ер нь л одоо урт хугацаанд л үе үед л газар зохион байгуулалт их стандартгүй байна гэгддэг яриануд их байдаг л да тийм үнэхээр ч тийм байдаг. Та бүхний маань энэ хийж байгаа нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж байгаа энэ үйл явц ер нь ямар тодорхой сүүлийн хэдэн жилийн хугацаанд энэ их илүү идэвхтэй хийгдэж байгаа шиг байна. Газрын зөрчил маань болохоор яг яаж үүсээд юм гэхээр төрөл бүрийн одоо зөрчил байна л да. Одоо түүц байршуулах, урд өмнө одоо нийтийн эзэмшлийн зам талбай, инженерийн шугам сүлжээний хамгаалтын бүсэд баригдсан одоо тоосон гаражууд, эсвэл байрнуудын дунд тавигдсан төмөр гаражууд эдгээр маань бүгдээрээ л одоо нийтийн эзэмшилтээр одоо зохиц зөвшөөрлгүйгээр буюу одоо газрын эзэмш эрхийн гэрчлэгээгүй одоо зөвшөөрлгүй байж ч одоо дуус зургаараа тавигдсан гэсэн үг л дээ. Одоо төлхөө одоо өмнө бол 2012 13 одоо чи бүр өмнө одоо 9 онд 10 онд ч юм уу те тоосон гаражуудыг буулгаж ирсэн шүү дээ. Тоосон гаражууд тэр дундаа бүр төмөр гаражууд руу бол энэ зуршил гэдэг одоо арга хэмжээний хүрээнд бол их ажил хийгдэж байна. Тэрний дараагаас хашаа арга хэмжээ гэдэг бол 2 3 жил бол дараалаад бас хийгдэж байна. Хашаа арга хэмжээний хүрээнд болохоор ялангуяа энэ хороол доторх одоо автозамын одоо зорчих хөдөлгөөнийг одоо сайжруулах зорилгоор одоо тийм чөлөөлөх ажлууд хийгдэж байна. Сүүлийн одоо 2 3 жилийн хугацаанд болохоор
явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр одоо ажлууд одоо төлхөө бол хийгдэж байгаа. Энэ одоо явган зорчигчийн ажил одоо явган зорчигчийн зорчих хөдөлгөөнийг чөлөөлөх ажил маань болох нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас одоо саашаалтай дэмжлэгтэй бас саашаагдсан ажил учраас энэ ажил бол цаашдаа хийгдэх ёстой юм байна гэдэг байдлаар бол одоо дараагийн оныхоо төлөвөнд бол тусагдаад илүү үр дүнтэй болох одоо зорилттой ажиллаж байгаа. Сая таныг ярихаар хашаа арга хэмжээгээд одоо өөр хийгдэж байгаа танаа албанаас хийгдэж байгаа олон арга хэмжээнд байна л да. Ер нь танаахан ямар стандарт тавьдгийг би бас ингэ сонсч ирсэн. Одоо нөгөө хашааг цементэн блокоор авчиад барьсан байдаг гэдэг юм уу те нийтийн эзэмшлийн зам талбай дээр байгаа гэдэг. Энэ дээр баригддаг одоо магад иргэдэд хэрэгтэй мэдхээр илүүдэхгүй стандартуудаас дурдвал. За стандарт хотын стандарт одоо хотын стандартын одоо газар гэдэг одоо нийслэлийн засагтаргаас хэрэгжүүлэгч агентлаг маань бол шинээр одоо энэ онд бол байгуулагдсан байгаа. Тэрний хүрээнд болохоор нийслэлийн 6 дүүргийн хэмжээнд одоо 894 байршлын одоо судалгаа гаргацсан байна. Тэрийг болохоор нийслэлийн хотын хөгжлийн газар дүүргүүдийн засагтарын хамгаалалт газар болон хороодын засаг дарга нарын ажлын албатай хямдраад одоо хяналт тавих байдлаар тэр зөвшлийн одоо арилгуулах одоо мэдээж тэр 800 одоо 1000 одоо хэдэн читэй тий стандарт хангахгүй байгаа хашаа хайс одоо юу гэдэг тэр болгоныг одоо буулгана гэдэг бол бас хүндрэлтэй одоо хүндрэлтэй. Эхний ээлжинд болохоор мэдгдлүүдийн үгүй энэ стандартын арга хэмжээг одоо сурталчлаа. Иргэд одоо аж ахуйн нэгж газар эзэмшигч нартай ойлгуулъя. Бид одоо нэг хотод одоо амьдарч иж одоо нэг стандарттай нэг одоо хэмжээ загвартай тийм одоо хашаатай бай. Одоо үнэхээр хашаа барих гэж байгаа бол хот байгуулалт хөгжлийн газраас одоо даалгавар авч одоо хашаа барья гэдэг байдлаар бол нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал 2019 онд одоо 24/17 гэдэг тогтоол маань батлагдсан байгаа. Тэр журам маань одоо мөрөгдөгдөд эхэлсэн байгаа. Одоо иргэн аж ахуй нэгж байгууллагуудтай одоо газар эзэмшүүлэх гэрээний одоо заалт болж одоо тусахаар бол нэмэгдэж орж байгаа. Тэгэхээр одоо газар зохион байгуулалтын албанаас нийслэл дүүргийн газар зохион байгуулалтын албанаас одоо энэ иргэн аж ахуй нэгжид тавих шаардлага маань болохоор ингээд цаг үеэ дагаад өөрчлөгдөд байгаа шүү. Энийг битээ ингээд хүн дээр хүлээж аваад ингээд нэг өөр юм хийх гэж байгаа юм шиг битээ ойлгоорой. Зүгээр байсан юмгаа бүгдээрээ стандарттай нэг норм дүрмтэй болгоё гэдэг байдлаар л одоо ингээд цаг үеэ дагаж өөрчлөгдөж байгаа юм журам байгаа шүү гэдгийг бас зөвөр хүлээж аваасаа гэж бас хүсэж байна. Стандарт гэхээс одоо жишээлбэл за би иргэн одоо ий байлаа гэж бодоход би юу гэдэг нь Баянзүрх дүүргийн хэдвэр бүсчил дээр юмдээ тийм ээ. Тэдвэр хороонд ингээ би хашаага барих гэж байна. Тэгтэл одоо улсаас надаа ийм хэлбэрийн стандартыг дагсан хашаа хороо барихнаа танах гэдгийг би мэдхийн тулд би ямар одоо хаягаар яаж нэвтэрч орж байна. Газрын тухай хуулинд болохоор яг хашаа барих гэсэн заалт бол шууд бол байхгүй. Одоо яг та нар ийм стандартыг дагаарай гэсэн юм бол байхгүй. Энэ стандартын нөгөө хилцааг бас байгаа л да. Энэ болохоор яг Улаанбаатар хотын их тойруу бага тойрууд хамааралтай асуудал. Бусад төр гэр хороолт баригдсан байгаа асуудал бол өөр тусдаа. Тэр болохоор эргэлтийн цэгийг газар дээр нь бэхлэх байдлаар тэрнийхээ дагуу одоо цэг тэмдэгтээр буюу хашаа хайс барьсан одоо асуудал гэж ойлгож болно. Зөвхөн энэ стандарт хотын стандартыг одоо газраас гаргасан судалгаа маань одоо цаашд одоо хэрэгжүүлэх ажил маань болохоор зөвхөн Улаанбаатар хотын их тойрог болон бага тойрууд одоо мөрдөгдөх одоо журам байна. Бас нэг зүйл авлахад одоо шинээр одоо газрынхаа гэрээ гэдэг юм уу эзэмших өмчлөх гэрээгээ сунгаж байгаа аж ахуйн нэгжүүд иргэдээр ялангуяа аж ахуйн нэгжлэр өнөө гэж анзаарч ирсэн л да тэр газрын төлөв байдал чанар одоо улсын хяналтын нэг юм юу хий баталгаа гаргаж ирээрэй гэсэн юм шин заалтууд орж ирсэн. Энэ урд нь ер нь байсан уу? Одоо энэ жилээс ер нь хэрэгжиж эхэлж байна уу? За газрын төлөв байдал усын чанарын одоо захиалгат хянан баталгааг бол одоо энэ оноос эхлээд иргэн аж ахуй нэгж байгууллагаас одоо шаардж эхэлж байгаа. Энэ болохоор ямар учиртай вэ гэхээр анх бол газар эзэмшүүлэхдээ улсаас хянан баталгааг бол нэг удаа ерөөхдөө ингээд хил хязгаараар нь хийгээд одоо гэрээнэ дагалдах одоо баримт болгоод өгдөг байсан. Тэрхүү одоо 2013 оны байдлаар улсын хэмжээнд хийсэн хянан баталгааны маань хугацаанд улсын хэмжээнд биш зөвхөн нийслэлийн хэмжээнд хийсэн хянан баталгааны минь хугацаа одоо 5 жилийн дуусаад тэрнээс хойш болохоор иргэн аж ахуй нэгж байгууллага маань буюу одоо газар эзэмшиж байгаа ашиглаж байгаа нийслэлийн засаг дарга дүүргийн засаг дарганы одоо захирамжаар газар эзэмшиж байгаа иргэн аж ахуй нэгж байгууллага маань одоо гэрээнийх нь одоо заавал хавсралт буюу бүр хуулаараа гэрээнийх нь одоо хүлээх үүрэгт одоо хамааралтай заалт байгаа. Өмнө нь болохоор яг тэрийг
эргэн аж ахуй нэгж байгууллага одоо зардлаар нэг яг зарим тохиолдолд бол хийлгэж байсан баг. Одоо бол бүр нийтээрээ одоо яг хуулиараа одоо хүлээсэн үүргийг одоо хангуулж ажиллах зорилгоор тэр одоо энэ газрын төлөв байдал чанарын улсын захиалгах тэр хянан баталгааг бол одоо гэрээ болгон дээр гэрчлэгээ болгон дээр одоо хийгдэж байгаа гэсэн үг. Энэ шаардлага тавигдаж эхэлж байгаа. Тэгээд энийг бол иргэд аж ахуй нэг мэргэжлийн байгууллагууд бол тэн дээр бол өөрсдөө одоо энэ ач холбогдол мэдээж ач холбогдол хуулинд одоо үндсэн нэг газрын тухай хуулинд одоо том одоо баримт одоо үзэл баримтал байна л да. Тэгэхээр иргэн аж ахуй нэгж байгууллага маань газрыг одоо нэг доройтуулахгүйгээр ашиглах гэдэг одоо үндсэн тийм шаардлага байдаг. Одоо ямар газрыг та анх авсан бэ? Тэр газрын одоо чанар хөрс одоо илэгдэл эвдрэлд оруулахгүй доройтуулахгүй байх хамгаалах газрыг одоо яг нэг одоо төвшөнд нь одоо янз бүрийн хойшлол бодисоор бохирдуулахгүй одоо хөрс ургамлын одоо нөмөргөн одоо гадаргын одоо үгүй хийхгүй ч гэдэг юм уу те. Одоо нөхөн сэргийч байвал бүр илүү сайн. Тийм байлаар ер нь бол газрын одоо чанарыг одоо доройтуулахгүй ерөнхийдөө энэ хөрсөн одоо хөрсөндөх тэр одоо химийн бодис давхраг одоо юу гэдэг те шаардлагатай байх ёстой зүйл маань хөрсөнд одоо агуулгадах тэр аюулгууд одоо хөрсөө бохирдуулахгүй байхаас ихсүүлээд тэр одоо тогтоосон стандарт хэмжээнүүд бас байна л да нарийн яриул тэр болгоныг л одоо яг чанар газрыг яг анх ямар чанартай авсан тэр чанарын дагуу л одоо ашиглаа зөв зөвхөстэй эзэмшиж ашиглаа гэдэг шаардлагыг хянах зорилгоор энэ ажил маань хийгдэж байгаа. Энэ ажлын хүрээнд болохоор одоо нийслэлийн хэмжээнд болохоор одоо нэгдсэн мэдээллийн сан бол одоо үсэд үүсэх ажил маань бас давхар хийгдэж явж байгаа. Зөв. Тэгэхээр энэ одоо гэрээгээ сонгох гэж байгаа аж ахуй нэгжүүд юм уу шинээр гэрээ хийж байгаа аж ахуй нэгж иргэд байдаг юм уу? Тэгэхээр энэ газрын чанар одоо стандартын энэ аюулгүй байдлын хянан баталгаажуулалтыг хийлгэе гэхэд эрх бүхий компаниудаар хийлгэх үү те? Тэгээ энийг болохоор одоо хуучин барилга баталгаалтын яамнаас тусгай зөвшөөрөлтөй аж ахуй нэгжүүд хийдэг байсан байгаа. Одоо бол газар зохион байгуулалт гэдэг зураг зүүн газрын одоо даргын тушаалаар тусгай зөвшөөрөл бол олгогдоод тэн дээр одоо эрх бүхий мэргэжлийн байгууллага одоо мэргэжлийн одоо тусгай эрхтэй лабораториор бас хөрс ургамлын тийм шинжилгээг хийгээд одоо хөрсний механик мөрөлдгөөний шин чанарын тодорхойлох байдлаар одоо нэгж талбар болгон дээр энэ ажил маань хийгдээд явж байгаа. Зөв. Иргэд хэр нааш нөлөөж авч байна? Энэ зөвхөн хөрс гэхээсээ илүүтэй газар эзэмшигч, ашиглагч маань одоо газрыг яг эргэлтийнхээ цэгийн дагуу буюу одоо яг нөгөө захирамжаар олгогдсон талбайгаараа эзэмшиж ашиглаж гэнэ гэдэгт давхар олон талын хяналт тавьдаг. Зориултынхаа дагуу ашиглаж гэнэ үү? Тэгээ энд одоо нөгөө нэг бид нар чинь иргэдтэй мэдээж уулзаж ажиллаж байгаа. Гэхдээ нөгөө тэр болгон одоо албан хаагчдын хөрөлцөн хангамж чинь газар болгон дээр очих боломж нь бол байдгүй. Энийг одоо төлөөлөл байдлаар бол энэ мэргэжлийн байгууллага газар дээр нь очиод илүү талбай ашиглаж гэнэ үү? Одоо энэ газрыг ямар байдлаар энэ ашиглаад байна илүү талбай ашиглаж гэнэ гэдэг нь одоо гэрээ хийцэн тий кадастрын дагуудаа энэ эзэмшиж гэнэ үү? Эсвэл хүмүүс ч одоо дураараа сунгачдаг шүү дээ тий хоошоогоо урагшаага гэдэг 17 одоо тийм одоо жагсаалт одоо шаардлага бүхий одоо энэ түнэлт гарч байгаа. Тэгэхээр энэ дээр энэ иргэд аж ахуй нэгжүүд бас анхаарах зүйл байгаад байна. Газрын зөрчил юунаас үүсэж байна гэдэг маань болохоор нөгөө илүү талбай сунгахснаас эхлээд одоо нийт эзэмшлийн талбай руу хашаагаа сунгах, илүү гаргаж одоо шат барих, тэр нь одоо бусдын одоо хөдөлгөөн саад учруулах гэх зэрэг зөрчлүүд энэ төлөв байдлын үлгээгээр одоо захиалгад хянан баталгаагаар гараад ирж байгаа. Тэгэхээр энэ төлөв байдлын захиалгатын хянан байдал дээр хянан баталгаан дээр одоо гарч ирж байгаа зөрчлийг иргэн аж ахуй нэгж маань болохоор арилгах шаардлагатай. Энийг бид нар бол баталгаажуулж өгөхдөө болохоор энэ дээр ингэж арилгахаараа ийм байш үү, тийм байш үү гэдгийг нь одоо бичээд одоо баталгаажуулж өгж байгаа. Тэр болгон дээр бас ач холбогдол өгөөд энэ дээр бас танилцаасаа гэж хүсэж байгаа. Тэгэхгүй бол зөвхөн ингээ материалын бүрдэл гэдэг байдлаар битээ ойлгоосоо. Энэ дээр ингээ давхар хяналт цаашдаа ингээ мэдээлэл санд ороод эн чинь хувийн эрхт чинь түүх болж үлдээд байгаа учраас аж ахуй нэгжүүд маань энэ дээр бас иргэд маань бас газар эзэмшиж байгаа, ашиглаж байгаа аж ахуй нэгж маань хариуцлагатай хандаад энэ дээр ийм байна, тэгээ гарчлаа яах вэ? Энийгээ ингээд үнэхээр арилгацсан шүү гэдгээ бол баримтжуулаад бас араас нь авчирж өгөх байдлаар бас ингээд хамтраад бас ажиллах хэрэгтэй байна шүү гэдгийг бас
анхааруулж хэлмээр байна. Уучлаарай нэг зүйлийг тодруулах гэсэн. За магадгүй их олон жил ашиглагдсан байгаа газар гэдэг юм уу? Угаасаа ер нь хөрсний бохирдол нь их дээцэгтэй хүрсэн байгаа газар дээр энэ одоо үнэлгийг хийлгэлээ. Тийм ээ одоо мэрэгжлийн лабораториор шинжилүүллээ. Тэгтэл чанар хангахгүйгээр шинжилгээний хариу гараад ирлээ гэж бодъё. Тийм тохиолдолд одоо яах вэ? Тэгээд хянан баталгааны дүгнэлт гэдэг мань болохоор мэдээж арга замыг нь бол тодорхой зааж өгсөн байдаг. Хэрвээ тийм бохирдолтой байх юм бол одоо тийм ус зайлуулах ийм тийм одоо мэрэгжлийн хэлтийн газарчууд юм уу холбогдох тийм мэрэгжлийн байгуулалтын дүгнэлт одоо шаардлага аргачлалын дагуу тийм арга хэмжээ аваарай. Тийм ингэж ажиллаарай гэдэг байдлаар цаашаад авах арга хэмжээнийх нь одоо зааварчилгааг бол энэ дүгнэлтэн дээрээ бас оруулж өгсөн байт. Тэгэхээр одоо танай газрын албанаас тодорхой одоо мэрэгжлийн хяналтаас гэдэг юм уу дараадаа энэ гаргасан санамжны дагуу энэ иргэн аж ахуйн нэгж үүргээ хүлээгээд энийг хэрэгжүүлж гэнэ үү эсрэгжүүлж гэнэ гэдэг дээр бас хяналтуудаа тавиад явах одоо алхам шат үүсэт эхлэх юм шүү дээ. Бид нарт энэ хянан баталгааны дүгнэлт бол урд нь бол нэг хийгддэггүй байсан. Тэр болгон бас аж ахуйн нэгжүүдтэй хурж ажиллаж одоо мэдээл бүрэн бас яг яаж ашиглаж гэнэ гэдэг дээр хяналт тавих боломж бол бас хомс байсан. Инжлээс бол одоо илүү одоо бодтойгоор нь одоо яг өнөөдрийн байдлаар гэдэг чинь одоо хэдэн сар ч үдэ 11 сар 28 гээд 12 сарын 16-нд энэ аж ахуйн нэгж байгууллага маань газрыг яг яаж ашиглаад байгаа гэдэг байдлыг бол хянах бол биднэрт бол маш одоо тийм төхөмтэй боломжтой болж байгаа. Тэгэхээр энэ хянан баталгаан дээр бас яг түрүүн хэлсэнчлэн давтаад хэлэхэд ач холбогдолтой хандаарай, анхааралтай хандаарай. Хэрвээ зөрчил илэрсэн бол тэрийг даруйхан шиг арилгах арга хэмжээг аваад авсан арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгөх хэрэгтэй байна тийм ээ. Тайлбараа хөргүүлэх хэрэгтэй гэдгийг бас нэмж хэлмээр. Одоо энэ газрын төлөв байдал чанарын энэ хянан баталгаажуулалтыг за би гэрээ хийхдээ юм уу гэрээгээ сунгахтаа авлаа. Дахиад жил болгон бол хийхгүй тийм ээ. 5 жил тутамд уу энэ тодорхой хуулиараа болохоор 5 жил тутамдаа нэг удаадаа хийхээр зохицуулсан байна. За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Үзэгчдээ бид энэ удаад хангардаг студид нийслэлийн газар зохион байгуулалтын албаны газар ашиглалт бүртгэлийн хилцээ ахлах мэргэжилтэн төвшин баярыг урьж ярилцлаа. Анхаарал хандуулсан үзэгчдэнд баярлалаа.